Хамацхано Чемка байна. Өнөөдрийнхөө мэдлийг дахиад тавтай морил. За би өмнө нь хацран гэлэгчээ та нартайгаа танилцуулсан байгаа. Энэ удаад болохоор уруулан гэлэгчээ танилцуулъя гэж бодож байна. За тэгээ гоё уруулан гэлэгчээ танилцуулах учраас бичлэгээ дуустал нүцгээрээ. Тэгээд одоо бичлэгээ эхлүүлцгээе. За бас уруулан гэлэгчээ амир их байгаа. Энийг харах юм бол энэ дотор байгаа бүгдээрээ миний уруулан гэлэгчнүүд байна. За тэгээд энэ дотор бас хит байгаа. Тэнгүүдлээ ингэ байна. Амар олон уруулан гэлэгчтэй. За тэгээ одоо та нартай бас хэрэгэлдэггүйгээс хэрэгэлдэг хүртлээ ингээд танилцуулъя гэж бодож байна. Энэ дотор байгаа саяхлыг танилцуулъя гэж бодож байна. За бүр амар огт хэрэгэлдэггүй нэг бүр хаяа хэрэгэлдэг уруулын мод нь болохоор бараг л байхгүй заа. Гэхдээ нэг иймэрхүү уруулын модагнууд юм болоо гэж бодож байна. Энэ болохоор юм улаан өнгийн уруулын мод. За энэ болохоор юм бор өнгийн уруулын мод байгаа. Гэтэ хаяа бор өнгийн одоо нурамаа бодохтой ерөнхийдөө хэрэгэлдэг гэсэн үг. Тэгээд за нэг айхтар хэрэглэдэггүй бол байхгүй юм. Clio брендийн уруулан гэлэгч байгаа. Нэг нь болохоор Cherry, нэг нь болохоор Apple гэсэн хоёр өнгөтэй. Энэ хоёр бүр амар хөөрхөн заяа. Амар гоё дангаар нь хэрэглэсэн ч болдог бүр амар гоё харагддаг. Надаа энэ Apple нь амар гоё таалагддаг. Энэ болохоор дангаараа ганцаараа хэрэглэхэд ч гэсэндээ уруул бүр амар гоё харагдулдаг. За энэ Cherry нь болохоор жоохон тод өнгийн юм шиг надад санагдсан учраас дангаар нь хэрэглэхээс нь илүү нөгөө нэг энэ дотор талынхаа уруулын бодол нөө жоохон point өгөх ч юм уу тиймэрхүү үедээ хэрэглүүл надад айгу зүгээр юм шиг санагдсан. Тэрнээс биш дангаар нэлээд айгу татсан. Энэ болохоор тэр алимных энэ болохоор Cherry байхгүй юу? Энэ бас энэ Disc брендийн юм ягаан өнгийн уруулын бодог байгаа. За энэ болохоор Srishi гэдэг брендийн ийм жоохон close маягийн юм уруулын бодог. Ийм бас юм ягаан өнгөтэй. Энэ уруулын бодог нөгөө нэг жоохон урал томруулдаг юмтай болохоор ийм жоохон хорсон юм чимчгэнсэн мэдрэмж амар төрдөг гэсэн үг. За тэгээ хамгийн сүүлд авсан бодог болохоор энэ Wake Making энэ уруулын бодог байгаа. Энэ уруулын бодог болохоор бас ийм жоохон улаан өнгөх гэсэн үг. Тэгээд болохоор энийг бас зүгээр нөгөө нэг дотроо ийм point болгохдоо ч юм уу нэгдэл будаж өгдөг. Дангаар нь бол ерөөсөө буддаггүй байгаа. За тэгээд надад mate бодогноос илүү жоохон юм гялтсан бодогнууд амар их байдаг. Тэгэхгүй сүүлийн үед mate бодогнууд айгүй их гарч ирсэн болохоор авсан. Юм mate өнгийн уруулын бодог. Гэтэ энэний тогтцсон амар сайн байлаа. Одоо та нар ингэ бодсон байгаа ингэ гараараа ингэ арилгахаар нэг арилахгүй басна. Ингэ арилахгүй. Уул нь ийм нөгөө нэг хуурай бодогнууд ч амар хурдан арилждаг байхгүй. Энэ арилахгүй. Надад энэ амар таалагдсан. Тэгээ бас энийг авсах гоё Colorgram-ийн энэ бас айгүй дэжгүй ийм өнгөтэй гэсэн үг. Энийг болохоор доор суурьнд нь түрхэж өгөөд тэгээ энийг дээрээс нь түрхэж өгөөд ерөнхийдөө бол сүүлийн үед энэ хоёрыг ерөнхийдөө ашиглаж бодож байгаа. Тэгээд жоохон мед өнгийн болохыг хүсвэл энэ хоёроо буддаг гэсэн үг. Энэ дээр бас нэг хялгануулъя гэх юм бол зүгээр ингийн gloves эднэр түрхчихдэг байхгүй юу? За тэгээд би бас Rumen брендийнхийг амар хэрэгэлдэг. Rumen брендийн уруулын бодогнууд амар гоё. Энэ хоёр уруулын бодог байгаа. За энд ингэ байгаа уруулын бодогнууд бас бүгдээрээ Rumen брендийнх. Энэ тэгээд энэ ингээд бүгдээрээ Rumen. За энэ хоёр угаасаа гялтгамдуулдаг ийм ягаан бор өнгийн хоёр уруулан гэлэгч байгаа. Энэ хоёрын болохоор энэний илүү хэрэгэлдэг. Энийг нэг сайн хэрэглэхгүй байгаа жоохон хэрэглэж чадахгүй лээ. Нэг ийм сонин тас бор өнгөөр бодож үзэг болохоор ингээд нэг юм тасгүй. За энэ хоёр болохоор бүр амар удаан хэрэглэж байгаа. Энэ болохоор бараг бүгдийн дуусгаад ингээд гарч ирэхгүй эргүүлэх гарч ирэхээ болцсон. Энэ бас нэг ийм ягаан өнгийн байхгүй юу? Тэгээд энэ болохоор ийм улбар шар өнгийн. Энийг бас ингэ суурин дээр нь тавьчаад тэгээд дээрэс нь би болохоор энийг энэтэй энэ гурыг амар төлхөйг ашигладаг гэсэн. Яг энэ гурыг ингэж цуг хэрэгэлдэг. Энийг сууринд нь тавьчаад энэний болохоор уул өнгөтэй байхгүй юу? Амар тод улаан өнгөтэй гэсэн. Иймэрхүү улаан. Тэгэхээр энийг яг энэ уруулынхаа голд нь сууринд нь тавьж өгөөд тэгээд энэ бүр амар гоё. Few брендийн нөгөө уруул гялцуулагч gloves байхгүй юу?
Энэ бүр ингээ амар гоё гэлтгнууж өгдөг. Тэгээ энийг тавьчих юм бол амар гоё харагддаг. Энэ гурыг амар сайн хэрэгэлдэг. Тэгээд ийм бага. За энэ Romain брэндийн болохоор энэ уруулан өнгөлөгч нь бас бүгдээр ийм ягаан өнгийн уруулын бодгонууд. Бас харж байгаа ч юм ягаан. Энэ болохоор бүдэг. Энийг суйранд нэргэлж өгөөд энийг дооц урууланд нь бодох ч юм уу иймэрхүү байдлаар хэрэгэлдэг. Тэгээд энэ Romain брэндийн уруулын бодгонууд угаасаа амар алдартай. Солонгосд ч гэсэндээ. Тэгээд энэ бас байдаг. Энэ болохоор Met өнгийн уруулын бодог ахгүй бас амар тод гэсэн үг. Ийм тод. Тэгэхээр энийг яаж боддог вэ гэхлээр энэ Peripera-гийн энэ ягаан өнгийн уруулын бодогтай энийг болохоор суйранд нь тавьж өгдөг. Энийг суйранд нь тавиад энийг уруулынхаа голд нь будаад тэгээд энэ гэлтэн болтгийг ингэж ашиглах юм бол амар бас хөрхөн харагддаг. Энэ гурыг өргөд хайж боддог. Бас уруулын бодог яг ганцхан бодгийг бол хэрэглэдэггүй. 2-3 уруулын бодгийг ингээд өргөд бол хамттан цуг хэрэглэдэг байгаа. За тэгээд энэ бас Peripera-гийн байхгүй. Энэ ийм тоорын өнгөтэй амар тийм ягаан мөртлөө энэ амар гоё өнгөтэй. Гэтэ энийг нэг сайн хэрэглэдэггүй бас. Зүгээр л байлгачдаг. За дараа нь болохоор энэ 3 Pure брэндийн уруулын өнгөлөгч энэ бас сая харуулсан. Энэ бас юм ягаан өнгөтэй. Энийг бас би бүр амар хэрэглэдэг. Энэ одоо бараг дуусгаж ийна ингэж гарч ирдэг. Тэгээд энийг болохоор сүүл тасахгүй. Энэ бас миний нэг сайн хэрэглэдэггүй тийм ягаан өнгө. Гэтэ бас амар бодчих юм бол амар хөрх харагддаг. Бүр хаяал хэрэглэдэг гэсэн үг. Тэгээд энийг болохоор яаж хэрэглэдэг вэ гэхлээр энийг бол сая би хэлсэн шүү дээ 2 өнгийн бодогтойгоо хамтд нь хэрэглэждэг гэсэн үг. За энийг яаж хэрэглэдэг вэ гэхлээр энэ уруулын бодогтой хамт хэрэглэдэг. Энэ болохоор Евсен Нурагийн уруулын бодог байгаа. Энэ бас амар тод өнгийн гэсэн үг. Одоо энэ харагдчих ийм тод өнгийн ягаан өнгийн уруулын бодог. Өндөр нь амар гоё. Тэгээ энэ уруулын бодгийг энэ хоёрыг хамт хэрэглэдэг. Энийг ингээд эхлээд энэ амар тод ахгүй юу? Дангаар нь бодох юм бол юм л амар тод гэсэн. Тэгэхээр уруулан дээрээ ингээд жоохон ингэж гаргаж ирээд энийг дээрээс нь бодчих юм бол бүр амар хурх харагддаг. Амар хурх харагддаг. Тэгээ энэ хоёрыг хамт нь хэрэглэдэг. За энийг болохоор яаж хэрэглэдэг вэ гэхээр энэ Dior брэндийн энэ уруулын жоохон дотор юм амар саатай. Тэгээ жоохон бараа өнгийн уруулын бодог гэсэн уруулын өнгөлөгч ахгүй. Тэгээ энэ өнгөлөгчийг чинь дотор нь талтан түрхчээд энийг гадна талаас нь өрөх юм бол энэ жоохон тод байгаа шүү дээ. Тэрийг жоохон энэ ягаан ингээд барьж өгөхлөөр айгүй хөр харагдсан юм санагдсан. Тэгээ энэ хоёрыг бас хаяа хэрэгэлдэг. Энэ хоёр надаас амар таалагддаг. Энэ хоёрыг хэрэгэлдэг байгаа. За энэ болохоор би сайн нөгөө Японоос ч ирсэн хгүй юу. Энэ юм зөв шаргал ангийн уруулын бодог нөгөө нэг сүүлийн үед нэг юм туулайны хилний тийм өнгө шиг нэг уруулын бодог амар олдод дээ штэ. Тэрэн шиг өнгөтэйгээд тасаахгүй юу. Энэ бас хөөрхөн. Энийг дангаар нь бодсон ч болдог. Энэ бас нэг урал томруулагчтай учраас урал жоохон чимчгэнсэн юм бол төрдөг гэсэн үг. За энэ болохоор зөвхөн Peripera-гийн lip gloss гэдэг ийм плюс энийг баг хэрэглээ баг дуусгаж ин та нар хардаа. Энийг бас би амар хэрэглэдэг. Энийг өргөдөө зүгээр авч яваад хаяад ингээд уруулаа өнгөлцөхөр айгу зүгээр санагддаг. Тэгээд энэ болохоор Daiso-оос гоё Daiso-гийн уруул өнгөлөгч болон гоо сайхны бүтээгдэхүүн сүүлийн үед бүр амар гоё гарч ирдэг болсон. Тэгээд энэ бас юм ягаан өнгөтэй. Тэсэн болохоор энийг хасан. Гэхдээ энийг хаяал нэг хэрэглэдэг гэсэн үг. За энэ болохоор Vanilla Co-гийн ягаан өнгийн уруулын бодог гэхгүй. Энэ уруулын бодог шүү дээ. Энэ Dior-ийн тэр өнгөд бол амар төстэй. Амар төстэй. Гэхдээ өнгө нь жоохон өөр. Гэтэ нөгөө нь хоёулаа уруул томруулагчтай байхгүй юу? За Vanilla Co-гийн уруул томруулагч нь за бүр амар заяа. Уруул бүр амар өвддөг, амар хорсдог, амар чимчгэндэг. Тэгээд энийг баг хэрэглэж чадахгүй болохоор байлгаад байх. Гэтэ уруул ингээд бомбоод ирэхээр гоё болцдог юм байл л дээ. Тэгээд зүгээр энэ Dior-ийн энэ болохоор ягаан өнгөх мөртлөө айгу надад таалагддаг. Өнөөдөр ингэр бодсон байгаа. Энэ болохоор уруулаас томруулдаг. Гэхдээ урал чимчгэнсэн мэдрэмж нь арай бага. Арай бага гэсэн. Энэ за бүр амар заяа. Та нар энийг хэрэглээ. Зэрэг бүр амар өвддөг. Тэгээд
Энийг болохоор яаж хэрэглэдэг вэ гэхээр би энэ Dior-ийн уруул бодог ахгүй уруулын бодог. Энэ болохоор зүгээр юм ягаан өнгийн уруулын бодог гэсэн юм ягаан. Тэгэхээр энийг доорн суурин тавьчаад энийг тавих ч юм уу. Иймэрхүү байдлаар боддог. Эсвэл энийг дангаар нь бас бодох үед айгүй их байдаг. Дангаар нь бодсон ч надад амар хөөргөн санагддаг учраас дангаар нь хөвчлэн юу гэж боддог гэсэн үг байгаа. За тэгээд сая сүүл авсан хоёр нь болохоор энэ хоёр уруулын бодог байгаа. Энэ болохоор Chanel-ийн уруулын бодог. Энийг сая би Монгол явахдаа нөгөө нэг авсахгүй юу? Энэ болохоор зүгээр юм бор чимшиг бор ягаан чимшиг нэг тиймэрхүү хөнгөтэй тэгэхээр нөгөө нэг cool tone, warm tone гэд хүмүүс бүгдийг ашиглаж болдог гэдгсэн. Тэгээд энэ бүр амар best seller гэсэн байсан хамгийн их зарагддаг. Тэгэхээр зүгээр нь хэрэглэж үзьгээд авсан. Тэгэхээр энийг би доорн суурьнд нь тавьчаад тэгээд энийг түрхэх ч юм уу. Эсвэл энэ Dior-ыг голд нь бас point болгоод түрхэх ч юм уу. Иймэрхүү байдлаар бас бодож өгдөг. Энийг бас саяхан авсан. Энэ бас Yves Saint Laurent-ийн lip gloss ахгүй юу? Тэр дундаасаа бас нөгөө нэг cool tone эднэр бүгдээрээ хэрэглэж болдог гэд иймэрхүү хөнгөтэй. Өндөр нь амар гоё. Бүгдээрээ хэрэглэж болдог. Бас нөгөө нэг туулааны уруул ямар их туртай. Туулааны уруул шиг харуулдаг гэд. Туулааны хил шиг өнгөтэй гэд энийг авсан. Гэтэ энэ бас хөрх юм билий. Энийг бас сүүлд амар хэрэглэж байгаа. Ерөнхийдөө бол сүүлийн үед амар хэрэглэж байгаа бодгонууд ийм байна. Тэгээд өөр орхитуулсан бодог гэх юм бол бараг л хэрэглэдэг уруулын бодог байгаа хаа. Бас ингээд уруулын бодог бас амар авах дуртай. Тэгээд цаашдаа зөндөө л уруулын бодогтэй болохыг л гэхгүй. Уруулын хамаатыг танилцуулсан бичлэг маань энэ хүрээд дуусч байна. Та нар маань сонирхсон уруулын бодог байх юм бол дор комент хэсгүүлдэг юм бол би доорно номерыг нь өнгөтэй бичээд өгнө. За тэгээд өөр бас үзэх хүснэ бичлэг байх юм бол дор комент хэсэг заавал үлдээгээрэй. Дараа нь юугаа танилцуулах уу? Дараа нь нүдний тань танилцуулах уу? Тэгээд нүдний тань танилцуулж болно. За тэгэл миний баг бодог дуусч байгаа юм байна дөө. Тэгээ ямар ч тач миний бичлэгийг дуусгасан та нартай баярлалаа. Миний YouTube хуудсыг лайк, subscribe хийгээд бас миний Instagram хуудсыг дагаарай. Дараагийн бичлэгээр дахин уулзъя. Тэр бол баяртай.